Монгол Ардын намын дарга Улсын их хурлын дэд дарга Инквалд, Улсын их хурлдах Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцогт, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнгөт, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Ган Толгоноор сэтгүүлч тандам мэдээлэл хийсэн юм а. Монгол Ардын намын Улсын их хурлдах бүлэг хөдөрдөх зөвлөл хуралдаж засгийн газраас гарахад бэлэн гэдгээ мэдгэдэв. Энэ үеэр Монгол Ардын намын дарга Инквалд, Монгол Ардын нам 6 сайдын суудалд хорогдоод байх зүйлгүй. Улс орныг хямралт байдлаас гаргахын төлөө ажилласан. Хамтран ажиллах гэрээг цуцлахад бэлэн байна гэсэн юм. 2014 оны 11 дугаар сард болоо ардчилсан нам шинээр сонгогдсон ерөнхий сайд сайхан бэлэг болоо Монгол Ардын намыг засгийн газарт орж хамтарч ажиллаач гэдэг ийм албан ёсоор хүсэлтийг ирүүлж ардчилсан намын дарга Инквалд ерөнхий сайдад нэр дэвшигч сайхан бэлэг нар бол манай намын бүлгийн хуралд орж ирж засгийн газарт хамтарч энэ төр улсын ажлыг авч явах талаар бидэнд бас санал хүсэлтээ тавьж 6-7 цаг одоо ярилцаж байсан. Мөн намын баг хурлддаг өдөр намын баг хурлын гишүүдэд ерөнхий сайдаар сонгогдсныхоо дараахан бидэнд бас одоо загтал илгээж хамтарч одоо ажиллах ийм саналуудыг бол тавьж байсан. Энэ саналуудыг одоо үндэслэж Монгол Ардын намын баг хурлаас засгийн газарт хамтарч ажиллая гэдэг ийм одоо шийдвэрийг гаргасан. Хагас жил гаруй хугацаанд одоо ажиллалаа. За харамсалтай нь энэ богино хугацааны дараа ардчилсан нам түүний гүйцэтгэх дээл байгууллага засгийн газраас Монгол Ардын намыг одоо гаргахын зүйтэй гэдэг ийм шийдвэрийг ийм одоо богино хугацаанд гаргах гэж бид бодож байгаагүй. Бид улс орны эдийн засгийг өргөн татах талаар, ард түмний ажиндалыг дээшлүүлэх талаар зорилттой одоо ажлуудыг хамтарч хийж бодит одоо үр дүнд хүргэж ажиллана гэж бодож байсан. Харин Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнгөт, Монгол Ардын нам цагаан захтнуудыг өмөрч чадахгүй. Тийм хуулийг дэмжих боломжгүй учраас ардсан намд жудаггүй загнаж ийм санаачлаг гаргаж байна. Монгол Ардын намын 6 сайд нэр төртөөгөөр ажилласан, нэр төртөөгөөр ажиллаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэлээ. Мөн тэрээр Монгол Ардын нам 6 сайдын суудалтаа зууралдаад байх юм байхгүй. Гэрээг цуцлахад бэлэн. Гэхдээ хайр зарлаж хадаг барьж ирсэн ерөнхий сайд сайхан бэлэг өөрөө 6 сайдаа огцруулах саналаа улсын хурлд орж ирэх ёстой гэсэн юм. Төрийн дээр нам гарсан гэдэг энэ байдал бол өнөөдөр ардчилсан намыг ирэх барьж байгаа энэ үед бол ингээд бий боллоо. Үндсэн хуулийн бүрэн эрхэнд бол ардчилсан нам бол ностойгоор халдсан бас ийм үйлдэл боллоо гэдгийг бол бас хэлмээр байгаамаа. Төр барьж байгаа улс төрийн нам байтугай гэр барьж айлгэр бол тоглож байгаа хүүхдүүд хүртэл бол аливаа асуудалд бол ийм хуудуутай хүн ханддаггүй, жудаггүй ханддаггүй байхаа гэдгийг бол бас хэлэх нь зүйтэй. Ер нь сүүлийн үед бол нэг зүйл байгаа нь бол Монгол Ардын нам бол өнөөдрийн хүртэл бол зарчим ёс суртахуун хоёрыг бол барьсан шүү гэдгийг бол бас хариуцлагатайгаар мэдгдэх нь зүйтэй. Ардчлалынхаа олон холсон үед төрөөс амарч гэрээ нураадаг бохир үйлдэл нэгэнт бий болсон нь Монголын улс төр дүнсэн сүүлийн 10 хоногийн үйл явдлаас тодхон харж болно. Нэгэнт улс төрийн ийм тогтворгүй шийдвэр гаргасан эрх баригчид өөрсдөө хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэх хэрэгэд цөөнгүй байна.